За боловсон дарга зөвлөхөр ажиллаж байгаа. Туулын одоо ширхэг тийм нөхцөл байдал дээр үүсэхгүй байна гэдэг юм ингээд баталж нэг олон нийтийн хагаралыг нэг үс нэгтэлд нь гаргаад ингээд ажил явах байна. Намын мөрөө хөтөлбөр учраас өдөр дэмжинэ л гэсэн байр суурьтай юм. Бүгдөө дэмжинэ. Өөрөөр дэмжих үүрэгтэй л дээ. Үзэгчтэй ICMN мэдээллийн сайт энэ удаагийн ярилцлаганда цаг үеийн асуудлаар нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлын төлөөлөгч Сэргэлэн Баатартай ярилцахад бэлэн болсон байна. За юуны өмнө урилга хүлээн авсан танд баярлалаа. За. Тэгэхээр цаг үеийн асуудлаар хэд хэдэн зүйлийг тодруулахыг хүсэж байна. Тэгэхээр юуны өмнө таны одоо планкн дээр тодорхой шаардлага бүх юм гарын үсгийг төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж гисэн гэдэг юм мэдээлэл байгаа. Ер нь энэ шаардлаган дээр яг ямар агуулга бүх юм шаардлага байгаа юм бэ? За миний планкн дээр одоо нийслэлийн эрдэнэ хурлын ээлж тус хурлыг зарлуулж яадаг үндсэн агуулгатай шаардлагыг өнгөрсөн 7 хоногт өргөн барьсан. Эрдэнэ хурлын дараа баярт. За агуулга бол ерөөсөл одоо яг нийгэмд өнөөдрийн үсэт байгаа нөхцөл байдлыг зөвөр яг бод дүн дээр нь тайлбар өгүүлье. Нэгдүгээр хоёрдугаарт нь бас нийслэлийн эрдэнэ хурлын төлөөлөгчдийн бас бүрэн бүтэн байдлаар нийслэлд хэрэгжүүлж байгаа бүх мега төслүүдийн талаар мэдээллүүдийг өгье. Дээрээс нь бас энэ гурван төсөл маань бас одоо нийслэлд маань хэрэгтэй юм уу, өгөөжтэй юм уу, хэрэг өгөөжтэй гэдэг одоо бүрэн одоо визний дараа нийслэл хотын одоо хөгжил бүтээн байгуулалт ямар нөлөө үзүүлэх юм жишээлбэл туулын ордны зам ашиглалтанд орлого гэхэд одоо хэдэн үеийн хөгжлийг бууруулахын зэрэг талаар мэдээлэлүүд авъя гэдэг ийм агуулгатай планкн дээр гар үсэг зурулсан. За планкн дээр ойролцоогоор нарийн тоо гэх юм бол нийтдээ 33 гар үсэг зурсан. Гэтэ бүлгийнхнээгаа зурулсан. Манай бүлэг 40 хүнтэй. За одоо өвчтөй чөлөөтэй гадаадд явж байгаа хүмүүсээс бол самж зурулж чадаагүй. Яг энд Монголд ажиллаа явж байгаа 33 хүн байсан. 33-аа бүгд бас нэг санаа бодолтойгоор ээлжид сурлаа зарлаа гэдэг үгтэй зурсан. Ээлжид бас болох ер нь одоо хугацаа ер нь ямар байдаг юм? Одоо хугацааныг болцоод байгаа юм. За хугацааны хувьд бол хуулиараа манай нийслэлийн эрдэнэ хурл удирдлагаа нэг удаа оролдох ёстой. Дэгээрээ сардаа нэг удаа оролдох ёстой. Тэгэхээр энэ шаардлагуудыг бол бүрэн хангацсан байгаа. Бид нар 2025 онд нийт 10 удаа оролцсон байсан. Энэ жил бол одоо ингээд 4 сар гарч штэ. 4 сар гарч байхад бол 2 удаа оролцсон байдалтай байгаа. Тэгээд одоо яг цаг үеийн тулгымцсан асуудлуудаар бол иргэдээс маш их мэдээлэл авахыг хүсэж байна. Одоо нийслэл сонгогдсон төлөөлөгч нар хайцсан бэ? Мэдээлэл өгөөч. Одоо нийслэл иргэдэд ингээд буруу зүрх мэдээлэлтэйгээр маш олон талцлууд үүсэж байна. Тэгээд энэ талцлыг бас ашиглаж тодорхой хэмжээний улс төрчид бас янз бүрийн улс төрийг дор дороо ингээ хийгээ явж байгаа нь бас биднийг бас хооронд нь хаглах янз бүрийн арга хэмжээнүүд явуулж байгаа шүү. Тийм учраас энэ байдлуудыг нэгдэлт нь гаргахын тулд нийслэлийн төлөөлөгч наруудаа бас хурлаа ээлж бас хурлаа хийгээд нэгдсэн мэдээлэлээр бас нийслэлийн иргэдийг хангая. Өөрөөсөө бас бид нар бас нарийн ширээ мэдээлэл нас зарим нь сайн мэдэхгүй шүү дээ. Тэр бүх нарийн тоо судалгаач гэсэн авъя гэсэн ийм байр суурьтай хурлаа зарласан. Өнгөрсөн баасан гарагт одоо энэ ээлжид бас хурал болно гэдэг мэдээлэл явж ирсэн л да. Одоо энэ хуралдахгүй байгаа шалтгааныг баяр даргын өрнөж тайлбарлалт юм бэ? За баяр даргатай өнөөдөр л уулзлаа. За өнгөрсөн 7 хоног тэрний өмнөх 7 хоногоос өсвөл бас уулзах хүсэл тавиад бас баяр даргын хувьд бас одоо ажил явдал бас гарсан өвчтөй чөлөөтэй бас өдрүүд гарсан учраас тэгээ одоо явж өнөөдөр л уулзаад санаа бодлоо солилцлоо. Тэгээд өнөөдөр уг нь албан бичгээ өнөөдөр уг нь яг өөрт нь гардуулах хэрэгтэй байсан боловч бид нар айлтны 33% маань гарын үсгээс урдсан байсан учраас би өнгөрсөн 7 хоногийн 4 дахь өдөр шиг бичгээр нь дамжуулж өгсөн. Тэгээ баяр даргын хувьд бол бичгтээ танилцсан байна. Тэгээд бас удахгүй хурал зарлах процесс бас эхлэх байх. Энэ бичиг бол одоо хурлаан дараа баярыг огт зурхах гэж байгаа улс төрийн акц юм а гэдэг ингээд олон нийтэд зарлчихсан. Тэгэхээр одоо энэ бүлгийн гишүүд маань хүртэл одоо бас нэг тийм асуултын нэмэгтэй болчиход байгаа даа. Тэгээд энийг бас баяр даргатай сая өвтөр яриад нэг дэлээс ойлголцлоо. Яг тэр бичиг мэдээж баяр даргаар очсон. Өө бичгтэйгээ танилцсан. Тэн дээр ямар нэгэн байдлаар бүтцийн асуудал ярих огт зурхах зүйл байхгүй. Зөвхөн мэдээллийн чанартай зүйлсээ авъя л гэдэг зүйлж явж байгаа. 5 гараагүй 5 гарахын тулд одоо зөвлөл хуралдана. Зөвлөл хуралдаж тэн дээр хэлцэх асуудлуудаа бид нар баталж иж 5 гарна. За үнэхээр одоо улс төрийн акц явах гэдэг одоо бид нар ч дээд түвшиндээ бас нэлээд бужигнаатай байх шиг байна. Тэгээд тэр байдал нь одоо шилбэл нийслэлийн эрдэнэ хурл руу одоо шууд тутгаар орж ил байна л да. Тэгэхээр одоо яаралтай хурлаа оролдвол одоо бид нар товоо гаргаад саний одоо бичгээр байгаа зүйлсүүдийг олон нийтэд хүргэх хэрэгтэй. Тэгээд зөвхөн саний үндсэн миний хэлдэг 3 төслөөс гадна бусад төслүүд маш олон төслүүд байгаа. Бид нар сая 5 дугаар цахилгаан станцын тендрийг нээсэн ажил эхэлсэн явж байна. За одоо ингээл дүүжин тээвэр асуудлууд байна. Бидрийг төлөөлөгч нарыг одоо шилбэл урдны зам дээр зарим хүмүүс нийгэм ингээ буруутгаад гэх юм. Урдны зам барих нь зөв. За зарим нь болохоор зүрх буруу гэл. Бид нар юу хийж байгаа вэ гэхээр зөвхөн тэр мөрөө хөтөлбөр дээр одоо орсон иргэдэд амсан зүйлсэл хийж байгаа. Тэрэн дотор урдны зам байсан уу байсан. Туулыг дагаж явна гэдгээр заасан байсан заасан бүх иргэдтэй бар нийслэлийн бүх иргэдтэй л ингээл тойрог дээр очиж урсгаагаа хийгээл бид нар нэмэх оноо аваад тэдний нэмжлэг авчлаа төлөөлөгч нар оролцож явж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байдлаар сонгогдчихоо тэр ажиллаад хийж байгаа. Тэгэхээр таны одоо хувь төлөөлөгчийн байр суурь төлөөлөгчний зам дээр бол
дэмжсэн байр суурьтай юм. Дэмжиж байгаа. Бид чи өөрсдөө намаасаа бид бодлогоо мөр хөтөлбөртөөр туулын урдны зам барина гэж Сонгойрхон дүүргээс намаа 15,000 орчим сонгогчноо сонгоод би чинь гад ирсэн шүү дээ. Тэр хүмүүс маань туулын урдны замыг дэмжсэн. Бариараа гэдэг үр даалгавар өгсөн. Тэгээд тэр дагуу бид нар бариултгаа явьж байгаа. Би одоо ингэж хэлчих юм бол одоо миний нэр унчих гад байж гэдэг юм уу? Эсвэл миний устрын карьерд нөлөөлчих гээд байж гэдэг юм. Ингээд нэг юм сэвгцэн байдалтай явмаар байгаа. Зарчмыг хамгаалах хэрэгтэй. Намаа хамгаалах хэрэгтэй. Намынхаа мөр хөтөлбөрийг хамгаалах хэрэгтэй. Энийний цаана сонгогчд байгаа. За таны хэлсэн байр суурийг сонсох юм бол за мэдээж дэмжиж байгаа. Энэ одоо бол зүгээр хүмүүсийн захиалгатай юм гэж харж байгаа юм байна. Тэгэж. Туулын урдны зам томоохон төслийг бол одоо эсэргүүцэх гэхээс илүү энэ компани ч өөрөө баталгаатай юм уу? Тэ? Үнэхээр яг хугацаанд дуусах юм уу гэдэг ийм зүйлийг шаардаад байна гэж хараад байгаа иргэд олон нийтийг харах юм бол төлөөлөгч нар бол арай өөрөөр хардаг юм байна. За бидний хувьд яг тендерийн нөгөө нарийн процесс дээр чинь бид нар орох ирэх байхгүй шүү дээ. Энэ чинь олон улсын тендер. За яг Монголын компаниудаас орчгоор чинь бас нэг дараа нэг бодлоонгүй буу юм болдог тий. Энэс чинь бид нар чинь хоёр шатны миний ойлгосноор л тендер явьж байгаа. Эхлээд нэг сонгон шалгуулад энэ жигчнэж компани орлоо. Дараа нь 2 дахь, 1-р, 2-р гэж яваад ингээд хамгийн сүүлд нэг компани шалгарсан. Яг энэ төслийг одоо цаана хариуцж байгаа орлогчтойгоо даваад л учраас маш нарийн мэдээлэлтэй байгаа. Бидний хувьд бол мэдээлэл ба. Тий, яг ерөнхий мэдээлэл бол байгаа. Бүр нарийн тоо судалгаа тэр компани цаашаа яадаг гэдэг талаар бол бид мэдээж тэрийг ухаадах зав цаач ингээд байхгүй. Цаг үеийн асуудлаар одоо зарим төлөөлөгч нар ажиллаа өгч байна л да. Дундууд орж бадарсан ч гэдэг юм уу. Энэ одоо энэ төслийг эсэргүүцэж чинь гэдэг байр суурь илэрхийлсэн. Та нэг үг харж байгаа юм. Өгөөгүй. Би сүлд хэнтэй зөндөөстэй уулзсан. Чи энэ пост тавьсан юм уу гэд. За өстой тийм байхгүй би пост тавиагүй. Миний өмнөөс ингэж байна. Би бол юу гэж хэлэх юм бэ гэд надад гараараа салсан. Дөнгөж сая бид бас үүдэнд бас таарлаа. Тэгээд нөхөр надад тайлбарлахад болохоор улс төрийн зорилгоор ингэж байна. Туулын урдны замыг бүгд бид нар чинь дэмжиж байна гэдэг ингээд дэмжиж бид хамтдаа ингээд баталсан шүү дээ. Тэгээд одоо тэр хүн гинтхэн айгуу тийм сүртэй анхаарал татгаал бас явцуулж террористийн баатартай хамтарч ажиллахгүй тэргээд яг өөрийнх нь намнаас таасуугаар надад бол яг илэгтэй гэрчтэй сэдэн төлөвчнөр сууж исэн. Айс нь лог тийм яриаг шүү. Энэ бол миний пэйж дээр тийм байхгүй. Энэ миний өмнөх нэг нэмнөөс л тавьсан юм байна гэдэг мэрсэн. Одоогоор яг төрийн оруулалтын газрын дэд дараагаар ажиллаж байгаа. За бадарсан дарга зөвлөхөр ажиллаж байгаа. Таны үгэн дээрх олон дахин тавтагдаад байна л да. Энэ томоохон төсөл хөтөлбөрийг зорилготой ингээд харлуулаа, зорилготой зогсоох гэдэг. Энэ зорилго хэн даа? Би улс төрийн зүгээс би чинь улс төрчин учраас улс төрийн зүгээс нь хариулъя. Би нэг зүйлийг бодоод байгаа. Тэр нь юу гэхээр одоо хэрвээ бидний хийж байгаа энэ төслүүд амжилттай одоо ингээд селебрити төгсгсүүлээд ингээд нүдэн дээр одоо босч эхлэн шүү дээ. Яг харагдаад эхэлнэ. Өмнө яадаг байсан. Бүгд л цаасан дээр л яригдж байгаа л унтардаг байсан. Яг Нямбатар үед бол яг бүгд бодит болоод байгаа байхгүй. Тийм учраас ингээд төлөөлөгч нарын дэмжлэгийг шүү дээ. Массын дэмжлэг ингэж аваад байгаа. Нэг зүйлийг хардж байгаа нь юу гэхээр энэ төслүүд ингээд нүдэнд харагдаад гагт баригдаад ирнэ. Гагт баригдаад ирэхэд магадгүй улс төрийн хүчний хувьд бол ардын намын нэр өснө. За ардын нам дотор Нямбатрын нөрөнд бүр өснө. Тэгээд Нямбатрыг болон түүний багийг хамт олныг нь бас хүчтэй байлгах сонирхолгүй бүлгэлдүүд бас маш их байгаа. Магадгүй одоо 28 оны сонгуулиар нийслэлийг дахиж одоо ардын намд өгөхгүй байх сонирхолтой хүмүүс байгаа шүү дээ. Тэрийн талаараа бас нэг талаараа сөрөг хүчнээс асуудал бас дотоод улс төрийн асуудал байгаа. Энэ болгоныг л ингээл улс төртөө олох юм л да. Гэтэ иргэд олон нийт уг нь хардах хэрэгтэй л дээ. Одоо нийслэлийн томоохон төслүүд бүгдөө үнэхээр хятад компаниуд шалгараад байгаа юу гэвэл үнэн тий энэ дээр та юу хэлэх вэ? Яг хятад компани шалгарч байгаа юу үнэн. Яагаад шалгарч байгаа гэдэг. Би бас өөрийнхөө үнцгээс ярьж байгаа шүү. Бас би чинь бүр нарийн тав мэдэхгүй учраас одоо ингээ яг тендерүүд зарлагдаж байгаа. За бид нар ямар компани орох нь яах нь вэ гэл харж штэ. Тэгээд дандаа хятад компани орж иж байгаа эсвэл Хонконг компани орж иж. Хонконгоос. За бид тэд компаниуд хамгийн одоо нөгөө баг үний санал өгж байгаа нь бид нар авч байгаа штэ. Тэнгүүд хамгийн баг үний санал өгөх боломжтой компаниуд дандаа хятадаас байгаа байхгүй. Ягаад тэгэхээр яг хэлийн цаана бараа материалуудаа зөөх боломж тээвэрлэлтийн хугацаанд одоо шалтгаалаад хамгийн баг үний санал өгөх боломжтой л хятад. Дээрээс нь хятад улс өөрөө дэлхийн эдийн засгийг тэргүүлж штэ. Хаана мөнгө байна хятад байна. Тэд нар одоо магадгүй өөрсдөө төрүүлж хөрөнгөөрөө барих нөхцөлийг ч юм уу бид нар ингээ янз бүрийн гэрээнүүдийн боломжуудыг бусад улсуудаас л хамгийн боломжтой нөхцөлүүдийг л өгч байгаа учраас энэ бол бодит байдал байхгүй. Тэгээд одоо бид нар чи хятадаас угаасаа 93% хараад байна шүү дээ бүх юмараа. Одоо ямар ч тендер зарласан, олон улсын тендер зарлах болгонд л дан хятад компаниуд сая 1-р тойрог ордны зам зарласан тийм. Энэ дэр жолоос зарлаж байгаа шүү дээ. Энэ дэр чинь шалгарахтай бас биш. Оролцох ёстой шүү дээ. Олон улсын зарлагаа чинь дэр Япон, Герман, Орос бүгд орж ирж байна шүү дээ. Орж ирэхгүй байгаа байхгүй. Зорилгууд нь бүгд явж байгаа нээлттэй зарлаад. Орж ирж байгаа нь 4 компани орсон дөрвөлээ хятад. Тэр бид нар чинь тэрийг шалгаруулна шүү дээ. Одоо
үнэлгээний ороо комиссн. Цаг үеийн асуудал гэдэг юм бол тулын урдны замыг өнөөдөр сайданд төр зогсоох юм да өнгөрсөн шөнө 12 цагт ийм шийдвэр гаргацсан. Та энийг юу гэж харж байгаа вэ? За энэ дээр яг нь нийгмийн бохимдол маш өндөр байсан. Тэгээд хоёр талаас нь харж байгаа. Нэг нь бол яг сошиал хөөсөн тий. Одоо барилгахгүй бол зарим нь намаа орлоо шүү гэл ингээл янз бүр яриад дуртай. А нөгөө талаа бас яг нөгөө талаар бас зөв гэж харж байгаа. Тэр нь юу гэхээр бид нар хуулиараа байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. А тэн дээр бол одоо яам өөрөө дутуу ажилласан байсан. Одоо тэгээ яам тэр үйл ажиллагаагаа нөхөж хийгээд тэгээд өргөжлүүлээд гэдэг санаа. А тэр менежментийн төлөвлөгөө гарчвал иргэдэд бас удахгүй тайлбар явна шүү дээ. А ингээд аль аль тал зөвөр ойлгож явуулахгүй бол хоёр талаас нь жагсаал хийгээд асуудал болоод байдаг. Тэгэхээр энэ байж болохгүй гэдэг юм зарчмын юм байгаа. Бас дотоод мэдээлүүд нь иргэдэд авсан. А тэгэхээр иргэдэд энэ бас зогсоогоод энэ менежментийн төлөвлөгөө батлуулсны дараа явах нь бас зөв юм байна гэж харж байгаа. Тэр сандаг учраас сайд хурлаа зарлаад яг менежментийн төлөвлөгөөн дээр батлаад тэгээд сайд нь өөрөө миний ойлгож байгаагаар сайд нь өөрөө энэ дээр зарлах. Одоо ямар ч туулын одоо ширхэх тийм нөхцөл байдал дээр үүсэхгүй байна гэдэг юм ингээд баталж байна. Энэ одоо менежментийн төлөвлөгөө батлагдлаа гэж олон нийтэд зарлах байгаа юм болов уу гэж харсан. Тэгээд нэг олон нийтийн хагарлагыг нэг хүсн нэгтэлд нь гаргаад ингээд ажил явах хаа л гэж бодлоо. Ярилцлагыг дүгнээд базах юм бол за нийслэлийн 45 төлөөлөгч тэр дундаа танай намын 40 төлөөлөгч маш сайн ажиллаж байгаа бөгөөд нэгдмэл байр суурьтай байгаа томоохон төслүүд төр гэж ойлголоо. Тэгвэл гарын үсгээр л харахад ойлгомжтой байхгүй. 33 хүн зурж байгаа. Ээлжид бас сурлаар төлөөлөгчдөө одоо өөрсдөө нарийн мэдээлэл авахыг хүсэж байгаа гэдэг тийж шít. Гэхдээ нарийн мэдээлэлгүй ч гэсэн намын мөрөө хөтөлбөр учраас бүгдөө дэмжинэ л гэсэн байр суурьтай юм байна. Бүгдөө дэмжинэ. Өөртөө дэмжих үүрэгтэй л дээ. Бид нар өөрсдөө одоо би өөрөө туулын урдны зам барих хэрэгтэй гэж байх хүмүүс танилцуулж дэмжлэг авчаад одоо энэ бишээ гэж бид ярьж болохгүй. А энэ бол тэр ерөнхий байдал төр. А тэр одоо ингээд баригдаад явж байгаа танд шалгаруулч юм ингээд явахаар бүр тэр нарийн мэдээлэлүүд байгаа шүү дээ. Дотор нь юу болсон, яг ямар компани болсон, тэр нь чадамжтай юм уу, чадамжгүй юм уу гэдгийг төлөвлөсөн мэдэхгүй байхгүй. Тэр чинь тусдаа хүндэгэний хороо тусдаа одоо ажлаас гараа явж байгаас тэр дээрс мэдээлэл авах гэдэг. За хоёулынх нь ингээд ярилцлагыг дүгнэх юм бол за Нямбатар даргын баг маш сайн ажиллаж байгаа бөгөөд нэгдмэл байр суурьтайгаа гэж ойлголоо. Тэгэхээр ярилцсан танд баярлалаа. За баярлалаа.